Тэмүүгээс хідэн цөөх юм захиалахгүй. Тэгээ тэрийг бичлэг хийсэн байна. Тэгээ тэрийг дөнгөж саяд итлээ. Тэгээ оруулж ийн. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсэх юм бол би линкийг нь description хэсэг дээр оруулчих. Тэгээ та нарт таалагдсан юм байна бол description хэсэг дээр байгаа линкийг дарж ороод тэгээ захиалаад аваарай. Hey guys, ээлжид нэг тэмүүгийнхэн бичлэгийг хийхэд бэлэн болоод байна. Өнгөгүй мөртлөөсөө л ингэж юм захиалаад байна. Окей. Бикини захиалсан байна. Аялахтаа үгүй надад үн зөндөө тэмүүг захиалсан бикини байгаа заа юм. Гэхдээ би дахиад авсан юм. Энэ бикини биш яг нөөний далаа дээр бич дээр өмсөх юм плаж юм. Let me show you guys. Тайд харуулъя. Энийг яг шөнийн далаа харахтаа өмсвөл гоё гэж бодсон юм. Ингээл нэгт ингээд подолк кемтрээ талаад юу яхан бол гоё ярагдах хаа. Ингэж харагдчих байна. Ахалтай юм уу? Yes. So cute. 10 сарын өмнө боллоо. Одоо энэ жил чинь өмнө жил хийсэн мэдгүй юм ингээд джинс өмсөн штэ. Джинс өмсч хүмүүсөд эсвэл ямар нэгэн өмд өмсөх юм бол ингээд зүйлтгний бүс ордог хэсэг гэдэг штэ. Бүс ордог хэсэг дээр юм алчуур зүүдэг тийм байдаг штэ. Энэ том юм бол өмд өмсөхдөө алчууруудаа юм бүс ордог гэж ингээл тэгэл sunglass зүгэл wait guys. Нөө жидрэг юм болов ингэж зүд юм бэл штэ. Энэ зүгэд штэ аэропорт дээр биэс ингэж зүж авт юм уу? Үгүй маш их харсан заяа. Надад зөвхөн төрлийн хэлбэрийн шилнүүд биш ах. Тэ явцаа. Яга ийм зөндөөлөн шилэн. Надад ер нь аль ч тавихгүй хаа. Мөнгөний гарт хийсэн баг. The first one. Ихтэй хаан ингэж харагдаж байна. Миний царайг айгүй дөрвөлж харагдуулж байна. Тавихгүй байна. Дарыг хаан ингэж харагдаж байна. Гэтэ эднийг ингэж зөөхөс гэхээсэл майг болгож зүгээр толгой дээр ингэж тавьж явал болох юм тий. Би яг ингэж болов гэж бодоод байсан байхгүй юу? Нэг мэдчихэж байгаа мөртлөөс яах гэж авдаг байна. Тэнийг сарлаа мөнгөний гарц ирээд. Энийг зөөхөр амар гоё юм байна. Амар цэнхэр гоё юм гэдэг харагч. Би цэнхэр өнгөд дуртай байхгүй юу? Энэ дэлхийд цэнхэр өнгөөр харагдчихэв. Ингэ шил зүгээр ийм шил зүгээр амар нэртэй харагдав. Энэ хамгийн юм аягтай юм биш вэ? Хажуудалтай юм шиг тэгтэй. Биш тийм мөнгө талаараа дараа ориг зөндөөлсөн шил авнаа. Ориг биш ер нь өөртөө тийм зохих шил дахиж авсан байна. Би саяхан бол авахгүйсэн болохоор нараас нэг хэрэггүй юм авсан болохоор нэг 3-ыг үзээ. Энэ болохоор надад зохидог төрлийн хэлбэртэй шил ахгүй юу? Зочоод айгу одоо ингэ сангийн шилнүүдийг зөвхөр ингэ нүд маань үгүй нүрийн хэлбэр маань айгу дөрвөлж харагдаад байгаа шүү дээ. Тэгээд одоо энийг ямар хэцүү юм бэ? Тэгээд энийг зүүчих юм бол нүрийн хэлбэр айгу гоё харагдаж байгаа шүү дээ. Тэгэл ингээл аэропорт дээр кул юм шүү үндэ. Амар одхон шиг ингэ шавж шүү. Бол үнээр таллаа 10 сар. Гэтэ яг хулих гэдэг нь бол харваасын ингээд хөрөхөд л мэрэгчлээ л да. Таиланд бас сонч маяг ингээд хийсэн. Уг Таиландд ч гэжтэй ер нь бол хэрэгтэйгээд болсон бохгүй юу? Яг гэж одоо юм надад юм гоёлын юм цөөх байдаггүй. Ингээл dinner date mate ч юм уу ингээд гадуур орон хоол идэж мэдээд тэгээ плаж өмсгөл зогцорсон мөх байдаг байхгүй. Тэгээд ийм цүнх хийсэн. This one is so cute. Хөрх масти. Айгуу цэвэр. Тэгээд ингээл урт толгоол уучдаг. Тэгээ би энэ 10 сарыг өгнө үү? Like. Тэгээд ийм корсет авсан. Нөгөө нэг өмнө нь би амар корсет зүүж ингэж нүр бэлхүүсний юм хэлбэртэй байдгээс таахгүй. Тэгээд одоо ер нь бол байхгүй болоод байгаа болохоор корсет авч зөвхөр шийдсэн. Энийг гэдэг Монголд нэг охин онлайн шоп нэгээд тэгэн дээрээ зарж байгааг харсан юм байна. Энэ корсетыг яг энэс. За амар нөлөө гарсан уу? Би өөрөө сайн анзаардгүй. Энэ ч бүр амар шийд юм шүү. Хартаа. Энэ цагаан фонт дээр.
Ингээл гэтээ энд арай л амир уу? Арай л хитрхи бэлхүүстэй болоод нөө болох гэдэг нөө. Бодлоос нэг харагдчихэв. За нэг юмрхүү. Ачаалт юм байна. Таиландд зүг гэж. Гэтэ Таиландаас авсан юм амар сонирхолтой. So cute. Тэмээд ингээд ер нь л нэг тийм улаан хүрэн өнгө тэгээд шар марна ингээд юм болчихсон шүү дээ. Шар нь бол надад захгүй гэдгийг би мэдчихсэн заяа. Яагаад тэгээ улаан хүрэн нөгөө зохин нөгөө амар л байсан ч гэсэн аваагүй. Аваагүй нэ олоогүй. Занга авсан юм байна. Энэ яагаад занга авсан бэ гэхээр бас нэг тренд болоод байгаа шүү дээ. Өмнөхийнхаа бүсийдэг замд нь бүс биш юм занга хийдэг. Тэгээд би өөрийнхөө ингээд энийг бүс болгож ашиглая гэж бодсон маа. Энэ корсеттэй жоохон балаа гэдэг юм. Тэгээд ингэж бүс болгож ашиглая гэж бодсон юм аа. Тэгээд энэ амар таалагдсан. Энэ ихтэй үндэ амар үнэтэй занга юм шиг харагдчих тий. Гэтэ юм тавсан. Утасны арталт надад юм наалт тавсан заяа. Би кейсний харт наагаад. Одоо ингээл цонхон дээрээ уцаа начаад ингээд бичлэгийг болох болно шүү дээ. Вау. За тэгээ хамгийн сүүлийн заяа. Би зураг захиалсан. Ингээд customize өөрийнхөө зургийг оруулаад тэр нь ингээд угаагдаад ирдэг. Ямар зургийг угаалгац. Ийм гоё өөрийнхөө зургийг угаалгасан байна. Тэгээд найзтайгаа авахсан зураг угаалгасан байна. Airport дээр далаад амар туцаалахаар далаад авахсан зураг байна. Тэгээс сайн найзтайгаа авахсан зураг байна. Тэгээд найзуудаараа Caribbean Bay орж дэлчгансан зураг байна. Өмнө жилийн Монгол явахдаа авсан зураг байна. Би ихтэй үндэ яагаад энийг угаалгасан нь мэдэхгүй нэ. Зүгээр гарт харалцсан ингээд хүнтэй авахсан зураг нийнээс юм шиг. Тэгээд угаалгацсан юм шиг мэдэхгүй. Тэгээд 100 Монгол явахдаа найзуудтайгаа авсан талент авсан зураг байна. Тэгээд Korean Nursery-ийн сурагч болохоор ийм Epsilon-T дээр байхдаа зураг давуулаад тэрийг угаалгасан байна. Одоо ингэж боллоо. Тэгээ маань жижигхэн Temu хаус туслаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.